Сайн байна уу? Намайг Цогтоо гэдэг ProCraft Design агентлагийн үүсгэн байгуулагч, Web Mobile App Designer буюу UX UI Designer мэргэжилтэй хүн байна. Бид нэр ProCraft Design агентлагийн зүгээс дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэлттэй холбоотой буюу Web Mobile App Design-ийн тухай, UX UI Design-ийн тухай ерөнхийдөө холбогдолтой бүх сэдвүүдийн талаар хүргэхээр зорьсон тухайга энэ бичлэгээрээ хүргэх гэсэн юм аа. За тэгэд ямар сэдвүүдийн талаар бид нэр хүргэе гэж зорьсон бэ гэхээр зорж байгаа вэ гэхээр UX UI гэж юу вэ? Дижитал бүтээгдэхүүн хийхдээ ямар процессор хийх ёстой вэ? UX UI design хийхдээ ямар багаж зэмсгүүд ашиглавал зүгээр вэ? Prototype гэж юу вэ? Одоо сайн муу UX UI design-ийн ялгаа юу байдаг вэ? За бас нэгэн шинэ ойлголт cart sorting гэдэг нэг аргаслал байдаг. Тэр юу вэ? Design system гэж их ярьдаг. Тэр юу вэ? За тэгээд бас дизайны тренд ямар тренд байгаа вэ? Ер нь трендийг тэгтээд байх ёстой үгүй. Тэгээд өнгөний онол өнгө яаж зохицуулдаг вэ? Зөв хэмжээнд. Тэгээд хамгийн сүүлд нь магадгүй арт дизайн буюу урлаг дизайн хоёрын ялгаа бас амар том чухал. За иймэрхүү сэдвүүдийн талаар бид нэр та бүхэндээ 7 хоног болгон видео контент болгоод одоо аль болох чадлаараа гоё видео контент болгоод хүргэх гэж зорж байгаа маа. Тэгэхээр та бүхэн 7 хоног болгон биднээс энэ контентуудыг хүлээж байвал манай YouTube-ийн channel-ыг мэдээж subscribe хийгээрэй. Зөвхөн би ганцаар ярихгүй нэр хүмүүс өрөөлж яриулна. Хэнийг бас одоо өрөөлж яриулмаар та бүхэн санал болгоорой. Өөр мэдээж нэмээд бас ямар сэдвүүдээр илүү болчихж яриулмаар байна. Мэдмээр байгаа тэр сэдвүүдийг комментээр үлдээгээрэй. За ингээд та бүхэнд энэ 7 хоногийн ажилтанд амжилт хүсье.